Баяр баясгаланг олхон. Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал. 2 дугаар бүлэг Үнсэн дундах онжилүүд. Зөвлөлт холбоот улс задран унсан нь барууны Евангелийн Христэд итгэгчдэд анзаарагдalгүй өнгөрсөнгүй. Монгол улс бие даагаад сар гаруй болж байхад Америкийн нэгдсэн улсаас сайн мэдээ тунхаглагчид Монголд орж ирсэн юм. Сүнслэг байдлын хувьд тус улс онгон атар газар байв. Залуу үеийнхнээс буддын шашныг арчиж холдуулсан төдийгүй 70 жилийн коммунизм нь шашингийн үзлийг тухайн улсын гол итгэл үнэмшил болгосон байв. Харин Оросоос ялгаатай нь төөрсөн сүнснүүдийн төлөө тэмцдэг үнэн алдартны ортодокс сүм байсангүй. Хамгийн эрт ирсэн хүмүүсийн нэг болох бизнес эрхлэгч, сайн мэдээ түгээгч Рик Лидервуд сүнслэг замуудыг нээхээр Монголд 2 удаа аялж очсон байв. Лидервуд 1990 оны сүүлчээр Шемпейн дэх Иллинойсын их сургуульд болсон Урбанагийн гэгддэг сайн мэдээний баг хурал дээр үг хэлж 19,000 орчим коллежийн оюутнуудын дунд энэ цоо шин ургацын талбарыг сонирхоход хүргэх уриалга түгээсэн юм. Лидервуд Калифорнид дах Есүс кино төслийн удирдлагуудтай айл хэдийн холбогдсон киног монгол хэлээр орчуулах талаар бодолцохыг санал болгосон байв. Энэ нь түүний 186 дахь улсын хэлээр орчуулсан орчуулга байв. Улмаар кино 1992 оны 1-р сарын 11-ний өдөр Улаанбаатарт нээлттэй хийжээ. Тэр зундаа Лидервуд гэр бүлээрээ Монгол руу нүүж тухайн жил дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сайн мэдээний номлогчдын ачаар нялх сүм маань 1000 гаруй итгэгчтэй болж цаашдаа улам бүр өргөдсөн. Ялангуяа энд өмнөд солонгосчууд эдвэхтэй оролцсон байна. Тэрээр ургац хураалтч амжилтгүй нэгэн цагт эдийн засгийг тэтгэж байсан Оросын татаасч байхгүй болсноос Монголын хувьд хүнд жил байлаа. Хүнсний татаасчгүй болсон. Оросууд эх орондоо буцаж байсан бөгөөд заримдаа хараахан буцаж амжаагүй Оросууд руу хэлгэнсэн монголчууд дайрдаг байв. Нийгэм маш их эсэлдэж, инфляц 200% дөхөж, улсын дэд бүтэц сүрсэн тул дэлгүүрийн лангуун дээр хоол хүнс байхгүй болсон. Харин албаны хүмүүс хоригдлуудыг шоронгоос сулсан нь гэмт хэрэг өсгөд хүргэсэн. Сэтгцийн эмнэлгүүд хүртэл зөвшөөрлөөр зарим өвчтнөө гаргаж байв. Харин энэ үеэр Янжмаа гудамжинд нүцгэн бие дээр цов өмссөн ирчүүдийг хаяа нэг харж байжээ. Тэр үеэр бас амиа хорлолт нэмэгдсэн байна. Янжмаа 2-3 удаа цонхоор үсэрсэн хүмүүс явган хүний зан дээр дэрэгдэн унахыг харсан. Эдгээр эвгүй дурсамжаа сан болж 30 жилийн дараач тэр трама буюу сэтгэл санааны цочролтой хിവэр байв. Янжмаагийн бие жижиг байсан нь гэр бүлийнх нь хоол хүнсний хэрэгцээ авахд маш их тустай хэдий ч яг үнэндээ гэрт нь юу ч байсангүй. Янжмаагийн бие жижиг байсан нь гэр бүлийнхэнд нь хоол хүнсний хэрэгцээ авахд маш их тустай хэдий ч яг үнэндээ гэрт нь юу ч байсангүй. Эмээн хөгшин, ээжийнх нь хөл доглон, аав нь ажилтай байсан тул 7 хоногт 2 удаа ноогддог талхны нормыг Янжмаагаас өөр хүн авах боломжгүй гэдгийг ойлгов. Тэрээр талхаа авахын тулд хүмүүс дэлгүүр рүү дайран ордог байв. Хүүхдүүд ч бас талх авахын тулд олонний шахалдаан дундуур чихэлдэн бүр дайруулах тохиолдол гарна. Нэг удаа маш их чихэлдэн дайралт болж хажуу ангийнхаа 11 настай 2 хүүхдийг гიშгүүлж өгөхийг харсан юм. Тэр үед Янжмаа дээш үсрээд 2 хүний дунд хавчуулагдсан хөл нь газар хүрэхгүй явсны ачаар дарагдхаас хамгаалагджээ. Хэдэн сарын турш гэр бүлийн гишүүн бүр өдрийн нэг зүсэм талх идэж, хэрв аз таарвал хөдөөнөөс малын гэдэс дотор ирж хоол залгадаг байлаа. Янжмаа 14 настай байх үедээ нэгэн удаа хөдөөнөөс дуудлага ирж утсаар ярина уу гэж айлд хэлэхээр зэрэгэлдэх байшин руугаа явсан юм. Тухайн үед утастай айл маш цөөхөн байсан тул дуудлага авахын тулд утастай айлууд руу орж ярьдаг байв. Нөгөө айлд хүн байгаагүй учраас Янжмаа өөрийн байр руу буцаж явхад нь хэн нэгэн түүний дагц руу цохиж ухаан алдуулан авч явжээ.
Ухаан орохдоо нэг хүн өөрийг нь хүчирхийлж байгааг мэдэв. Нүдээ нээвэл алуулж магадгүй гэдгийг мэдээд ухаангүй дүр эсэгчээ. Түүний хувцас хунар нурагдсан, цус алдаж, доголон гэрлүүгээ явлаа. Ээж нь түүнийг цагдаад аваачсан ч хууль сахиулагчид юу ч хийж чадаагүйгээс гадна бэлгийн хүчирхийлэлд өртсөн өөр бусад огттой харьцуулахад түүний хэргийг арай бага ноцтой гэж үзжээ. Харин эмээн түүнийг тэврээд зүгээр угаачхаа гэв. Хожим нь хөгшин эмээн хөвсгөл нуурын орчим гэрийнхээ хоныг хариулж явахад нь нутгийн ирчүүд ирж хүчиндээд яваад өгсөн тухай янжмаад ярьжээ. Монголын хөдөөд эмэгтэй хүнийг ингэж доромжлох нь хэвийн үзэгдэл байв. Хотдож бас ялгаагүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг ичгүүр дагаж ихэнхдээ эмэгтэй буруу юм шиг ойлгодог. Ингээд дараа нь ээжийнх нь үеэл гих эрэхтэй гарч ирэв. Тэр үед янжмаа өсвөр насны хүүхэд байсан. Тэр залуу түүнийг гараас нь атхан үнсэж хаасайгүй инхрилдэг байсан нь түүнийг айжч сочиртоход хүргэдэг байв. Орон сууцны зай бага байсан тул тэрээр түүнтэй болон бусад хэд хэдэн хүмүүстэй нэг ундлахын өрөөнд хамт унтахаас өөр аргагүй байдаг байв. Тэр түүнийг хэд хэдэн удаа шүүрэн авч садар самун үг хэлж хүчээр бэлгийн харьцаанд оруулахыг оролцсноос болж дараа эрэхт нь янжмаа хүнжлөөрөө биеэ сайтар ороож задлахааргүй боож сурсан байсан. Тэрээр үүнээс болж маш их цочирдсан. Дараа нь гэрэлснийхээ дараач 20 жилийн турш тэр хүнжлөөр ороолгосон юм шиг шулуун байрлалтай унддаг болжээ. Тэрхүү үеэл гих залуугийн довтолгоо янжмаагийн өсвөр насны аимшигт амьдралын зөвхөн эхлэл байсан юм. Хойд эцгийнхэн садан гих нэгэн залуу тэднийд хамт амьдарч түүнийг хүчндэх болжээ. Ээжийнх нь хамаатан садан нь өдөр бүр ирж их нэртэй хэрэн түүнийг инхрийлж үнсэн. Янжмаагийн амьдарч буй орон сууцанд охид хүчирхийлэлд өртсөн талаар яриа хаасайгүй гар. Тэрж байтугай 3 настай охин хүчирхийлүүлснээс маш их гэмтсэн тул эмчнэр түүнийг хизээж хүүхэдтэй болж чадахгүй гэж хэлжээ. Нэгэн удаа янжмаа хойд эцэгтэйгээ маргасны улмаас гэрээсээ зугтаж эгчийнхээ гэрт очихоор явсан боловч эгч нь гэртээ байсангүй. Хэн нэгэн хажуу талын байрандах гэртээ чирэн оруулахад тэндээс арай чүү зугтан гарсан боловч автобус зогссны улмаас шүн алхаж явтал бас нэг эр түүнийг машиндаа чирч суулгав. Тэрээр аргалан гэртээ нилийн дөхөж байгаад машинаас үсрэн буухтаа өнгөрөн унж босмогцоо хумгүй гэр рүүгээ гүйсэн бэлээ. Тэрээр гудамжинд хүчндүүлэх, чирүүлэх зэргээр хүчирхийлэлд өртөн хууль бус үйлдэлүүдийн золиос болдог байсан нь тухайн үеийн онцлог байв. Хүн ихтэй автобусанд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хөл өгзөг бэлэг эргэтэн хөх гээд биеийн хэсэгт юу ч бодохгүйгээр санаатайгаар хүрдэг байв. 7 дугаар ангиасаа эхлэн найзындаа очих гэж лифтэнд орох үедээ өмдөө тайлан бэлэг эргэтний гаргадаг нэг эртээ байнга таардаг байв. Сүүлдээ бараг тоохгүй шоолон инээлдэн гүйн гарч зугтаадаг болов. Зөвлөлт холбоот улс дэг журам сахиулахгүй болсон тул Монгол улсын дэд бүтэц нурахад бэлэн болж үүний зэрэгцээ улс орны нэр хүндийг олон 10 жилийн турш харлуулах хүчингийн соёл бүрлдэж байв. Янжмаа эдгээр халтлагаас үүссэн шархан зөвхөн сэтгэл санаанд нь төдийгүй мөн бие махбодод маш их нөлөөлсөн байв. Энэ үед ангийн багш нь бас суран бүсээр зодсноос болж сарын тэмдэг нь огцом эхэлж үүнээс болж олон жилийн туршид сарын тэмдэг нь үргэлж өвдөлттэй ирдэг байжээ. Мөн тэрээр харанхуйд гадаа гарахаас айдаг учраа заримдаа гэртээ эрэхтэн аав ээж нь автобусны буудал руу хүн явуулж тосуулдаг байв. Тэрээр арх хөөж тамхи татаж эхлэв. Бараг өдөр бүр янжмааг хоёр талын хамаатан садна нь инхрийлж тэмтэрч хүчирхийлдэг байв. Түүний сорын засран хамгаалагч болох эмээн бие муу өвчтэй эгчийгээ харахаар Хөвсгөл аймаг руу хөдөө явсан байлаа. Мөн төд удалгүй түүнийг хайрладаг эмээгийнх нь би ч бас муудсан. Харин янжмаа найз залуутай болов.
Гэтэл нэг удаа найз залуу түүнийг цэцэрлэгийн угаалгын өрөөнд өөр 7 залуугийн хамт бүлэглэн хүчндэж орхив. Тэд түүнийг хүчрхийлэн бас гутал хувцсыг нь авсан байсан тул хасах 30 хэмийн эд хүүтэнд тэр өвлийн хувцсгүй хөл нүцгэн гэртээ харив. Энэ бүх хүчрхийллийн улмаас Янжмаа хэд хэдэн удаа бугууга зүсэж эм ууж амиа хорлохыг завдав. Үсэрч өгөх гэж хэд хэдэн удаа 9 давхрын дээвэр дээр гарсан боловч байшингаас үсэрч өгсөн хүмүүсээс үлдсэн айдас нь санаанд орон үсэрч чадаагүй байна. Тэр гэр бүлийнхээ уламжилж ирсэн буддын шашнаас аврал тусламж хайсан боловч ямар ч тус олсонгүй. Түүний эмээнд бөө мөрөглийг буддын шашинтай хамт шүтэж, аав нь буддын шашны хараал жатах далдын хүчний зүйлсийг шүтдэг байв. Нэгэн удаа харын шидийн хараал жатахын үр дүнд нэгэн айлын хүүхэд нас барсныг Янжмаа олж мэдээд нэмж сочролд оржээ. Тэр хар эд шид хараал жатах сайн ажилдаг гэдгийг олж мэдэв. Харин гэрт нь болж буй зүйлс хүндхэн байсан ч Янжмаагийн математикийн авьяас тодрон Улаанбаатар хотын төвийн математикийн хичээлдээ шилдэг хүүхдүүд ордог нэр хүндтэй 1-р сургуульд элсэн орлоо. Түүний аимшигт амьдралд хонглын үзүүрдэх цорын ганц гэрэл нь 1993 оны 7 дугаар сард түүнийг 14-тэй байхад болсон англи хэлний зуны кемп байв. Тухайн кемпийг Христэд итгэдэг хүмүүс зохион байгуулжээ. Өсвөр насны охинд анх удаа хизээж орхихгүй, хаярахгүй, хайртай аав Есүс Христ гэх аврагчийн тухай мэдүүлжээ. 1993 оны 7 дугаар сарын 16-нд би зүрх сэтгэлдээ Есүсийг анх удаа хүлээн авах залбирал хийснээ санаж байна. Өдрийн дунд би тэр залбиралыг залбирч байх үед гадаа туул голын хажууд байсан. Надад өөр мэдрэмж төрөөгүйч зүрх сэтгэлд маань итгэл найдвар төрсөн. Үүнээс өмнө надад ямар ч найдвар байгаагүй. Би ирчүүд надад гар хүрэхэд дургүй, гэрлэх найдварч надад байгаагүй. Гэвч амиа хорлох бодол алга болсон байсан. Бас өөрийгөө зүсэж амиа хорлох, орлого хийхэ болсон. Гэсэн ч Янжмаа бэлгийн замын халдварт өвчин тусах нь цаг хугацааны л асуудал байв. Тэрээр ээжтэй хэлэлгүй гэрээсээ сэмхэн гараад эмнэлэгт эмчлүүлэхээр явав. Төвний цорын ганц итгэлт хүн нь эмээн байсан юм. Эцэст нь Янжмаа жирэмсэн болсноо мэдэв. Тэр аав нь хэн болохыг мэдэхгүй байв. Харин энэ удаа ээжээсээ үүнийг нууж чадсангүй. Тэр түүнийг өр хүндүүл гэж тулган тэр бүхэл эмнэлэг рүү хүргэхдээ эмэгтэйчүүдийн баярын өдөр шиг нэг найзынхаа охиныг дагуулж хамт ирсэн байв. Янжмаа энэ тухай дурсахдаа секс бол ердийн зүйл гэдгийг ойлгож төвчих хэрэгтэй болсон гэж ярьж билээ. Янжмаа энэ талаар дурсан ярих үедээ секс бол ердийн зүйл гэдгийг ойлгож төвчих хэрэгтэй болсон. Би дахин жирэмсэн болж өөрөө өр хүндүүлсэн. Би бүр өвдөлтийг мэдрээгүй. Би тэр үед 17 орчим настай байсан. Хэмээн ярив. Тэрээр залуучуудын кемпээр өөрт нь өгсөн Библийг уншсаар байжээ. 3 өдрийн дотор бүтэн уншиж дуусгасан байна. Эхэндээ энэ нь үнэхээр сайхан үлгэр шиг санагдаж, мөн өнгийн наалтан түүнд их таалагджээ. Нэгэн удаа тэр намайг авраач. Надад туслаач. Би ингэж амьдрмааргүй байна гэж залбирсан юм. Эцэст нь тэр гэр бүлдээ би Христэд итгэгч болно гэж хэлжээ. Ээж нь харин улсын толгой угааж байгаа буруу зүйл гэсэн бол эмээн түүнд дургуутсангүй. Эмээн Библи уншиж үзээд Христ итгэлч нь буддизм шиг сайхан шашин байна. Энэ бурхан ч мундаг бурхан байна. Эмээн ч хоцорсон байх та. Чи л сайн уншаад сүжиглээд бай гэж хэлсэн байна. Гэвч сайн мэдээ тархаж маш олон өсвөр насныхан энэхүү шинэ итгэлд нэгдэж байх үед
Христэд үл итгэгч хэсэг хүмүүс номлогч нар зүгээр л хүмүүсийн тархийг угаах гэж оролдож байна хэмээн эсэргүүцэн ярьж байв. Харин янжмаа нэг хэсэг Библийг нууж сүмд явхаа болсон байв. Ингээд 1990-ад оны сүүлээр Монголд Христ итгэл нилээд дэлгэрч байжээ. 2000 онд Библийн монгол хэл дээрх шинэ орчуулга хэвлэгдэж, мөн 1998 онд Монгол улсад Монголын Евангелийн эвсэл бий болж, үйл ажиллагаанууд зохион байгуулж эхлэв. 7-р зуунаас эхлэн төвдийн янз бүрийн овг аймагуудын дунд Христийн Нестариан шашин дэлгэрч байсантай холбоотойгоор Монголд байх буддизмаас ч илүү Христ итгэл тархаж байсан юм. Нестарианууд Сирээс гаралтай. Христийн бурханлаг болон хүний мөн чанарыг хэрхэн илэрхийлэх талаар Византийн сүмээс ялгаатай байв. 5-р зууны эхээр Константинополийн патриарх байсан Несториусыг Христийн бурханлаг байдлын тухай худал сургаалтай гэж андуурч буруутгажээ. Мөн манай эртний 431 онд Эфесийн зөвлөл Нестранизм гэгддэг Христ итгэлийн энэ сургаалыг перс үзэлтэй хэмээн үзсэн нь Христэд итгэгчдийн дунд анхны томоохон сургаалын хагарлыг үүсгэсэн юм. Несторианууд Дорнод руу, ялангуяа Исламын өмнөх Перс рүү тэлсээр байсан ч зарим номлогчид энэ этгийг Хятадд хүрч байв. Манай эртний 635 онд Несторион лама Алопен одоогийн Хятадын Сян хотод иржээ. Тангүрэн түүний шин сургаалыг хүлээн зөвшөөрч Несторчууд Хятадд олноор ирэхийн хэрээр тэдний сэр бичиг нь монгол бичиг, Манжусгийн үндэс болжээ. Христийн Несториан шашин нь тухайн үеийн эзэн хаан Тайцууны Хятадд зөвшөөрөгдсөн шашны чиглэлүүдийн нэг болсон Даоизм, Кунз, буддизм юм. Нестранизм нь Хятадын сэтгэлгээний хэв маягт сайн зогтсон. Түүний дагалдагчид энэхүү шинэ итгэлийг тайлбарлахдаа Даоист болон Буддын шашны нэр томьёог ашиглахаас өөр аргагүй байв. Несториан шашин шүтлэгт орсноос хойш хэдэн зуун жилийн дараа Нестриусын теологийг Мартин Лютер зэрэг 16 дугаар зууны шинжлэгч нар эргэн харж эхлэв. Харин түүний тэрс үзэл нь бурханлаг болон хүний мөн чанарын нэгдлийн талаарх Грекийн янз бүрийн нэр томьёоны буруу ойлголт байсан уу? Ямар ч байсан Несториусын сүнслэг үргэлжлэл нь Шаан хотоос эхэлж Антиох, Тур, Ерүсалим болон эртний ойрхон орнуудын бусад цэгүүдэд хүрч 6400 км урт торгоны зам дагуу сайн мэдээг түгээсэн байна. Торгоны замын дагуух түрэг овг аймагуудын нэг нь Хирээд юм. Хирээд овгийнх нь Уйгур, Найман, Меркит овгуудын хамт Төв Азийн тал нутагт тархаж байсан. Тэд бүгд 18 дугаар зуунд Чингис хаантай нэгдсэн юм. Эдгээр овг аймагуудын зарим нь сир бичгийг монгол хэлээр анхлан нэвтрүүлсэн. Уйгурчуудж Несториан шашны шүтлэгт нэгдсэн байв. Тиймээс Чингис 1200-аад оны ихээр Пан Монголын хүчийг бий болгоход тэр хүчинд Несториан Христэд итгэгчид багтсан. Тэгээд ч Чингис хэд хэдэн Хирээд гүнжийг өөртөө болон 4 хүүтэй эхнэр болгон авчээ. Христийн шашны хамгийн алдартай хаттын нэг бол Чингис хааны удмын хамгийн агуу Монголын эрх баригч агуу удирдагчдын сүүлчийнх нь болсон Хувлай хааны их Чингисийн хүү Толион эхнэр Сорхогтон бих байв. 1260-аад онд Хувлай хаан Ромын пап 10 дугаар Григорид загтал илгээж Христийн шашны 100 номлогчийг тал нутагт урьж амьдруулахыг хүсэв. 1000 жилийн хамгийн томоор алдсан сайн мэдээний боломж гэж нэрлэгддэг энэ үед Ромын пап Доминиканы хоёрхан ламыг илгээсэн нь Арменд хүрээд буцаж ирэв. Ийхүү католик шашинтай Европ Монголын эзэнт гүрнийг өөрчлөх ганцхан боломжоо алдсан юм. Гэсэн хэдий ч үр таригдсан байв. 20 дугаар зууны эцэс гэхэд Монголын Христийн шашинтнуудын үндэс нь маш эрт дээр үеэс ихтэй байсан юм а. Тэдний монгол бичиг үсгийн сэр язгуур нь Есүсийн ярьдаг арамей хэлтэй холбоотой байв. Несториан шашин нь Есүсийг нас барсноос хойш хэдхэн зуун итгэгчдтэй байлаа. Тэд харин барууны шашин байхын оронд маш удаан хугацаанд Азийн шашин байсаар ирсэн юм.
Америкийн нэгдсэн улсын зохиолч сэтгүүлч Жулия Дewey-ний бичсэн Баяр баясгалан олхон буюу Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал номын 2 дугаар бүлгийг та бүлээн авч сонслоо.